Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэг 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэвэл single number гэдэг нэртэй бодлого байна. За энэ нь ямар бодлого вэ гэхээр хэдүүсэнд нь ямар нэгэн non empty буюу хоосон биш integer array өгөх нэ бүхэл тоон одоо massive өгөх нэ. За тэгээд энэ бүхий л элементүүд нь 2 удаа гарч ирнэ нэ. За ганцхан элементээс бусна. За тэр ганцхан ширхэг байгаа элементийг нь оцох нь. Одоо чинь 2 2 1 буюу 2 бол 2 удаа давтагдаад орцсон байна тий. Нэг бол ганцхан ширхэхгүй байна. Тийм учраас хэдүүсээ нэгийг буцаах нь. За энэ дээр энэ доотлын жишээн дээр үзье хэдүүсээ 4 1 2 1 2 гэхээр нэг бол 2 удаа 2 бол 2 удаа орцсон 4 бол ганцаараа байна. За тэгэхээр хэдүүсээ 4-ийг усах нэ. За эндээс харахад бол за энэ бол мэдээж easy төвшний бодлого байгаа. За гэхдээ хэдүүсээ нэг өөр техникийг мэдэхгүй бол одоо bit manipulation гэдэг техникийг мэдэхгүй бол энэ бол easy төвшний бодлого бол биш ээ. Ер нь бол бодогдохгүй бодлого. За тэгэхээр бидний одоо solution буюу бидний одоо тэр юу одоо solution гэдэг чинь одоо тийм тий одоо solution ерөнхийдөө linear runtime complexity байх хэвээр мөн constant extra space-ийг ашиглах хэвээр. За энэ бодлогыг ерөнхийдөө зүгээр амарханаар бодъё гэвэл хэдүүлээ hash set ашиглаж бодчих болно. Hash set бол хамгийн амархан арга. Hash set ашиглаад бодчихноо. За тэгэхээр hash set ашиглаад бодвол set-н дотор одоо 2-ыг хийлээ. За тэгэнгүүт дахиад 2-ыг хийвэл 2-ыг гаргах чинь. За тэгээ нэгийг хийлээ. За тэгээ нэгийг буцаагаад одоо set-н дотор байгаа үлдсэн ганц тоогоо ерөнхийдөө буцааж хад болох нэ. За гэхдээ энэ бол hash set ашиглаж байгаа учраас энэ бол constant extra space бол ашиглахгүй. Энэ бол linear extra space ашиглах нь байна. Of n гэдэг extra space ашиглана. Тэгэхээр хэдүүсээ энийг бол хүсэхгүй байгаа шүү дээ. Хэдүүсээ. Тэгэхээр хэдүүрийнх нь хүсэж байгаа юг тэр шийдлийг өгөх боломжтой зүйл бол bit manipulation гэдэг зүйл байгаа. За bit manipulation гэдэг нь болохоор юу ашигладаг вэ гэхээр binary тоог ашигладаг байна. За монголоор 2-ын тооцны систем баг те manipulation. За ингэж үчдэг баха. За миний спеллинг буруу байж магадгүй. За manipulation-ыг ашиглана. За тэгэхээр manipulation тий. За тэгэхээр хэдүүсээ яах вэ гэхээр ерөнхийдөө бол доотлын жишээнээс хэдүүсээ жишээ авчи. 4 1 2 1 2. За энэ бүгдийг хэдүүсээ яг 2-ын тооллын системээр өчир 4 бол 1 тэг гэж үчигдэх бах тий. 1 бол тэг 1 гэж үчигдэнэ. 2 бол тэг 1 тэг гэж үчигдэнэ. За энэ 2-ын тооллын системийг угаасаа тэгээд IT сурж байгаа бол тэгээ бүгдээрээ мэдчих хэвээр дөө. Яг тэгвэл угаасаа бүх зүйл 2-ын тооллын систем дээр одоо компьютер дээр бол ерөнхийдөө л явж байгаа шүү дээ. Компьютерын одоо architecture те одоо архитектур бол бүгдээрээ ерөнхийдөө 2-ын тооллын систем дээр бол явж байгаа. Одоо гейтүүд дээр болоод тэр flip flop гэдэг зүйл дээр бол бүгдээрээ бол явж байгаа. Тийм учраас хэдүүсэнд нь бол 2-ын тооллын систем бол маш чухал. За тэгээд хэдүүсээ ийм representation-тэй болоод авчирсаа. За тэгэхээр энэ 2-ын тооллын системээр хэдүүсээ яах гэдэг юм бэ гэвэл хэдүүлгийнх нь олох гээд байгаа зүйл бол юу вэ гэхээр тэр онцгой тоог нь олох гээд байгаа шүү дээ тий. Онцгой тоог нь олохын тулд хэдүүсээ тэр хоёр тоо өөр байвал нэгийг буцаадаг тийм хэдүүсээ гейтийг ашиглах хэрэгтэй. За тэр гейт бол юу вэ гэхээр XOR gate байгаа. За XOR gate-ийг хэдүүсээ C хэлэн дээр юу гэж бичиж болдог. За ерөн ихэнх хэлэн дээр бол ингэж бичиж болдог. Энэ бол XOR gate тийм ээ. XOR gate. За XOR gate нь юу юм бэ гэхээр 2 бит буюу энэ 2 бит нь хоорондоо өөр байвал нэгийг буцаад хоорондоо ижилхэн байвал тгийг буцаана. Одоо ижилхэн гэдэг нь тэг ч юм уу те. Тэг байвал тгийг буцаад 1
1 байвал мөн тгийг буцаах нь. Хоорондоо өөр байвал нэгийг буцаах нь тий. За тэгэхээр хэдүүсээ эндээс харъя л та. 4 гэдэг тоог хэдүүсээ буцаах хэрэгтэй. Тэгэхээр хэдүүсээ энэ бүх тоонуудаас бүгднгээс нь юу авлаа гэж бодоход XOR-ыг авлаа гэж бодоход хэдүүсээ ийм хоёртын тооллын системийн тоотой болох хэрэгтэй байна шүү дээ. 1 тэг гэдэг. За энэ нь бол 10-ын тооцоо систем дээрээ бол 4 гэдэг тоо тийм ээ. За тэгэхээр энэ тоотой хэдүүсээ болоод авчих нэ. Тэгэхээр яаж энэ тоотой болж авах юм бэ гэвэл угаасаа хэдүүсээ тэгүүд бас одоо хэдүүсээ хамгийн сүүрчийнх нь битээс л хэдүүлээ харъя л та. Зүгээр л хамгийн сүүрчийнх нь бит. Тэгэхээр хамгийн сүүрчийнх нь бит бас тгийг буцаах хэрэгтэй. Тгийг буцаах хэрэгтэй. Яаж тгийг буцаагаад байгаа юм бэ гэвэл энэ тэгүүдээс ерөнхийдөө хамаатай биш ээ. Тэгүүд бол ямарваа нэгэн юунд бас өөрчлөлт оруулдаггүй. Яагаад өөрчлөлт оруулдаггүй вэ гэдгийг за ерөнхийдөө та нар өөрсдөө хайгаад орчиж суусан дөө. Яагаад гэвэл XOR gate-ийг ашиглаж байгаа учраас XOR gate бол ерөнхийдөө тэрийг нэмэгчээр ашиглах уу эсвэл хасагчаар ашиглах уу гэдгийг бол XOR gate-ос зааж өгдөг. За тэрэн дээр бол ерөнхийдөө хамгийн сайн гарч ирдэг. Тэ за тэг бас байхад бас ямарваа нэгэн XOR gate. За одоо жишээ нь X гээд тэгээд тэг байхад бол энэ бол тэнцүү X гардаг. За яагаад тийм бэ гэхээр хэдүүлээ X-ийн оронд 1-ийг тавиад үзье л да. 1 тэг. Тийм ээ? 1 тэг байхад угаасаа хэдүүлээ энэ хоёр чинь хоёр өөр бит байгаа юм чи энэ бол 1 гарна шүү дээ, тийм? Хоёр өөр байгаа юм чи. За тэгвэл тгийг тавиад үзье. Тгийг тавиад үзвэл хариун тэг гарна, тийм ээ? X-ийн оронд тгийг тавиад үзвэл хариун тэг гарна. Яг л хоёр ижлэгэн бит байгаа учраас тэг гарна. За тийм учраас X бол X-ээр гарч ирэх нь шүү дээ. X бол 1 ч байж болно, тэг ч байж болно. За тэгэхээр тэр утга санааны үндсэн дээрээс хэдүүлээ ерөнхийдөө энэ тэгүүдөөс хамаагүй байна. Ямарваа нэгэн өөрчлөлтийг бол өгөхгүй хэдүүлсэнд нь. За тэгвэл хэдүүлээ энэ нэгүүд хэдүүлсэнд өөрчлөлтийг өгнө шүү дээ. А гэтээ харамсалтай нь юу байгаа вэ гэхээр нэг бол энд хоёр ширхэг орцсон байна буюу нэг бол тэгш тоо хэмжээгээр орцсон байна шүү дээ. Хоёр ширхэг, эсвэл 4 ширхэг, эсвэл 6 ширхэг орцсон бол энэ бол угаасаа тгийг буцаах нь бол тодорхой. Ягаад гэвэл хоёр ижлэгэн бит байгаа учраас. За тэгэхээр эндээс угаасаа тэг бол яагаад өөрчлөхгүй вэ гэдгийг хэдүүлж олцсон шүү дээ. Тэгэхээр энэ бит бол энэ дээдлийн 4 дээр байгаа бит бол эндээс хамаарат ерөнхийдөө өөрчлөгдөхгүй байх нь байна. Тэгээ ерөнхийдөө ийм санаагаар бодогдох нь байна. Тийм одоо хэцүү биш ээ. Хэрвээ энэ бит энэ хоёрын толлын системийг ойлгож ивэл энэ бодлого бол тийм хэцүү бодлого бол биш ээ. За тэгэхээр хэдүүлээ яах вэ гэвэл хэдүүлэнд нэг ямарваа нэгэн юу хэрэгтэй хувьсагч хэрэгтэй. За хувьсагч дээр бид нар тгийг өгж байгаа шалтгаан нь угаасаа юу явал бол нөгөө нэг тэгүүдээр өөрчлөхгүй гэж ерөнхийдөө энэ дээр тгийг өгж байгаа шүү дээ анхны утга. За мөн энэ дээр тгийг өгж байгаа шалтгаан за нэгийг өгж болно эсвэл өөр тоог өгж болно. Гэхдээ тэр бол өөр тоог өгвөл бидний ямарваа нэгэн эцсийн хариунд бол өөрчлөлт оруулж шүү дээ. За тийм учраас хэдүүлээ юу өгж байгаа юм байна. За тэгээд for-ыг ашиглаад за ингээд n-ийг юу очихно. За тэгэхээр хэдүүлээ бас энэ үйлдэлийг хийхин тулд хэдүүлэнд нь ямарваа нэг анхны утга бас хэрэгтэй тий. Яг тэгвэл анхны утга дээр анхны утга болсон n2-ыг x ордчиж ерөнхийдөө хэдүүлээ хариугаа гаргаж авч байгаа шүү дээ. За ерөнхийдөө ингэж болгоох нь. За ижлэгэн тоонууд бас бүгдээрээ тэг болж чинь. За тэгээд ганц үлдэж байгаа ижлэгэн биш тоо бол race дээр хадгалагдаад явах нэ. За тэгэхээр өнөөдрийн бодлого бол иймэрхүү байсан. За бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Бичлэг таалагдсан бол like-ус subscribe дарж манай чаналыг дэмжээрэй. За тэгээд асуух асуулт байгаа бол доор комент бичиж болно.